Хэрвээ хин нэг нь ямар нэгэн сайн зүйлийг эхлүүлсэн бол массенж тэр хэвлэл мэдээлэл их нэж тэр айгүй тийм бие биенийг дэмждэг, түлхдэг тийм тэр санааг нь тэгдэг байвал бас их ороо айгүй амархан өгчнө гэж боддог. За үзэг нэвтрүүлгийнхаа шинэ дугаарыг та бүхэндээ өргөж байна. Тэгэхээр нэвтрүүлэгт маань үзэг нэвтрүүлэгт Улаанбаал нэвтрүүлгийг бэлддэг сэтгүүлч Лодо Самбо оролцож байна. Тэгэхээр Лодо Самбогийн хувьд бол бас нэг үзэгчтэй мэдээлэл олгоод өгөхөд NTV телевиз дээр ирсэн байгааг та бүхэн анзаарч харж байгаа. Тэгэхээр NTV телевизийн сэтгүүлчээр ирээд удааг байгаа юм байна. Тэгэхээр эхний асуултаа бол сэтгүүлчийн хувьд, хувь хүнийхээ хувьд, залуу хүнийхээ хувьд улс орныхоо хөгжлийг юу яаж хардаг вэ? За хөгжил бол олон зүйл байна л та. Ер нь бүр цаад мөн чанартай бол ер нь нэг энэ улс юм бол тусгаар тогтносон бай. За тусгаар тогтносон улсынх нь иргэднийх амар тайван сайхан амьдрах хэрэгтэй. Ер нь амар тайван байдсан иргэдэн их аз жаргалтай амар тайван байгаа газар л хөгжсөн орн гэж хэлнэ. Тэр энийг бол энэ хөгжилд хүрэхийн тулд бусад олон зүйлс нь бол нөлөөлдөг хүчин зүйлсүүд нь байна. Хамгийн нэгдүгээрт юу хийх ёстой вэ гэхээр хүн өөрөө амьдралынхаа мөн чанарыг л ойлгох хэрэгтэй. Хамгийн нэгдүгээрт юуны төлөө ажиллаад байгаа юм? Ажиллах ёстой мүү үгүй мүү? Хүн өсгөрөө яадгийг, даарахаараа яадгийг, хиний одоо хин тэр бүгдээс нь хамгаалдгийг гэх мэтчлэн бүх зүйлийг хүн өөрсдөө бодох хэрэгтэй. Энийг боддог байхад нь хэвлэл мэдээлэл тал руу би их ярих гэдэг юм л та. Хэвлэл мэдээллийн байгууллагууд манай сэтгүүл зүйн салбар энэ зөв рүү чиглүүлдэг байх ёстой. Тэр манай улс бол бидний үзээгүй нийгэмд бол хэцүү байсан тухай манай ах нарын үе ихэн ярьдаг, бичжүүлдээс нь бид нэр уншдаг төв ном их сурвалжуудаас харахад тий. Тэгэхээр илүү л амар тайван амьдрал, илүү ойртож байгаа тайван эрхчлөлтөө болж байгаа юм байна гэхээр бид нэр бас хөгжил рүүгээ нэлээд хөгжиж явсан байна гэж үлчдэг хүндэг шүү дээ. Тэгээ манай Монгол улс бол хүмүүс ярьдаг хөгжихгүй нэрсээ зогссон байна. Би тэрнтэй бол санал нэгддэг. Өдрөөс өдөр сайхан хөгжиж байгаа. Хүмүүс маань хамгийн гол нь өөрсдөө хөгжилч ерөөсөл хүний асуудал. Тэгэхээр хүмүүс маань илүү оюунлаг, илүү бас нэг аливаа зүйлсийн уг учир шалтгааныг боддог. Тэрнэргөө тэмүүлдэг юм арт юм болж байгаа. Улаанбаалаар бол аливаа зүйлээ одоо бид нарыг бол сурагч явахдаа аливаа зүйлээ алдаа малдаа засдаг тий. Тэгэхээр улс орны хөгжилд ямар алдаа байна гэж засаач гэвэл та өөрөө Улаанбаалаа гартаа орвол ханаас эхэлмээр байна. Хөгжлийн алдаа хуулиас давсан ховжив өс хонзонгийн улс төрийг иргэд бид л зогсоож чадна. Ингэж чадсан цагт л Монголын төрийн ажлаа зөв замаар хийж эхэлнэ. Хөгжөөд явж байгаа энэ үед бол саад бэрхшээлүүд олон байна. Тэр чинь ингээд шууд бас ховц шиг өмсчдэг зүйл хөгжил өөрөө биш. Тэгэхээр олон шатараатай олон саад бэрхшээлийг давж туулдаг. Ер нь ганц Монгол гэлтгүй энэ чинь өөрөө дэлхийн асуудал. Тэгэхээр манай энэ сонгож авсан зам буюу хүний эрхчлөөг дээдэлдэг. Хүн эрхчлөө хариуцлага хоёроор л хариуцлагаараа л энэ амьдралаа авч явдаг гэдэг энэ замыг сонгоод 27-8 жил болжээ. Тэгээ энэ замаараа явж байхдаа бол хөгжил рүү ойртож чадж байна. Хэдий одоо муу мухагаар жичлүүлж байгаа ч гэсэн энэ арчлал бол бас нэг бийжээд явж байна. Угаасаа нэг хоёр нийгэм солигдоход энэ хаалттай нийгмээс энэ нээлттэй нийгэм рүү шилжихэд нэг ийм үе байдаг юм байна л да. Тэрийгэ тулаад л явж байгаа улсуудын нэг бол Монгол. Тэгээ яг энэ донд олон саад бэрхшээлүүд байгаа. Тэдгээр дунд бол өнөөдөртөө бол хөгжил тэг тушаа болж байгаа зүйлс бол байна. Гэхдээ хөгжихгүй байна гэж бас хэлж болохгүй байна. Тэг тушаа болж байгаа, тэг тушааг хай гэх юм бол би бол нэгдүгээр гэж хэлэхгүй ч гэсэн сэтгүүл зүйг нэлээд дээгүр хэлнэ. Одоо их тэг болж байгаа. Сэтгүүл зүй чинь өөрөө яг үндсэн зорилго нь юу юм гэхээр гарч идэнгийн үүрэгтэй байна. Гарч идэн маань өнөөдөр нэгдүгээрт асч гин үү. За ассан ч хоёрдугаарт яг зөв чигээр үгээ тусч гин үү гэдэг энэ асуудал бол байгаа. Ард түмэн тэр гарч идэн зөв замаар алхахын тулд ашигладаг. Өөрөөр хэлбэл сэтгүүл зүй ард түмэндээ хэрэг болох ёстой болохоос биш. Зөвхөн юу гэдгийг дур хүслийг нь хангах
ийм зүйл бол биш. Энэ чинь өөрөө амьдралд нь хэрэг болох хэрэгцээтэй багаж хэрэгсэл болох ёстой гэдэг үүднээсээ бол яг одоо хөгжил рүү тэмүүлж байгаа энэ цаг үед зарим тохиолдолд их тээг болж байгаа зүйл бол хэвлэл мэдээллийн салбар өөрөө. Өөрөөр хэлбэл бол нэг анх энэ сэтгүүл зүйн зорилгоос ингээд буруу зүг рүү яваад байгаа гэж хэлж болно. Гэхдээ бүгдээрээ биш мэдээж хэрэг. Энэ донд бол яг үнэхээр зорилгоо ухамсарлаа зорилготой явж байгаа маш олон ах эгч нар үе тэнгийнхэн маань байгаа. Гэхдээ жин дарахгүй байна. Маш олон улс төрчдтэй халуун яриа өрнүүлж исэн. Тэр олон улс төрчдийн дотроос тэдэнд ингээд бас нэг сэтгүүлч хүн бол арай өөр өнцгөр хардаг, арай өөрөөр мэдэрдэг шүү дээ. Тэгэхээр үзэл бодлоо хэлээшл гэж одоогийн асуултаа тавихыг хүсэж байгаа нь юу вэ гэхээр тэр улс төрчдөд улс орноо хөгжүүлэх гэсэн чин сэтгэл байна уу? Тэмүүлэл байна уу? Зорилго байна уу? Энийг яаж харсан бэ? Төр зүтгэж байгаа хүмүүс одоо ч манайх нэг төрдөө итгэл нь их унтчихсан. Тэгэхээр энэ улс төрд байгаа хүн болгоныг шүмжлэх муу хүмүүс, сэтгэлгүй хүмүүс гэх мэтлэн дүгнэлт бол бүр ингэ суудсан байж байна. Ер нь нэг идэвхтэй хүмүүстэй ингэ ярьцлах гэж нэг юм мэдэрдэг шүү дээ. Одоо ингэ хэвлэлээр чинь ингэ хэрэлдээд л байгаа шүү дээ. Тэрж тэгсэн, энэ ч гэсэн би тэгмээр байтал тэр тэглээ. Энэ ч муухай бич гоогоо гэл ингэ хэрэлдээд байгаа шүү дээ. Эднэр бол энэ дээр манай одоо хүлээ авагчид, манай нийгэм, манай энэ уншигчид, хэрэглэгчид арт түмэн бол ерөөсөө нэрвдэх, уурлах, тэр эдийг үзэн ядах ямар шаардлага байна. Тэдний маргаан чинь дандаа хөгжлийн төлөө өгдөг. Тэгээ хэрэлдэж байгаа тэд нар чинь ямар нэг юм сайхан болохгүй л байгаа. А тэр завсартаа зүгээр өөртөө юу ашиглах гэдэг вэ нэ? Тэр нь өөртөө авах ашиг нь тэр нэг хийж байгаа ажлынх нь одоо эренбийн дараалалаараа дээр нь гарч доор нь байна уу гэдгийг нь бол угаасаа харагддаг. Тэр л асуудал болохоос бүгдээрээ ямар нэг байдлаар бид нар чинь ингэж байгаа бидэрт хэрэгтэй л юм хийж байгаа. А хэрэггүй юм хийгээд байгаа бол хийх гээд байгаа бол тэрэн дээр нь нөгөө гарч идэнгийн үүргээ хэл мэдээлэл сайхан биелүүлээл сэтгүүл зүйн үүргээ биелүүлчих юм бол тэд нар чинь буруу юм хийхгүй шүү дээ. Хинт хэрэггүй юм муу юм хийхгүй. Одоо хийхгүй болж байгааг бид нэр жишээлбэл сошиал медиа хөгжөөд хин юу бодож байгааг нийтээрээ юу бодож байгааг энэ төр зэхнээ чи хангалттай сонсож хардаг болчихсон шүү дээ. Тэгээд энэ нэрээсээ болохгүй юм байна гэж шийдвэрээ өөрчлөлт буцаадаг юм зүйлрүү яваад орж шүү дээ. Энэ чинь бол манад бол иргэний нийгэм бол үнэхээр хөгжсөн, арчилсан орон үнэхээр мөн болж байна гэдгийг бол хангалттай харуулж байгаа материалтай зүйл. Тэр энийг улс төрчид бол ямар сэтгэлгүй гэж дүгнэх бол их өрөөсгөл ямар нэг зүйлийг чинь сулаар нь дүгнэх их хэцүү. Дотор 10 ширхэгтэй юм байна. 6 сайн уу, 6 муу уу гэдэг асуудал байна. Шинэ хамт олон шинэ байгууллага дээр Улаанбаал нэвтрүүлгээ хийх үү? Бас үзэгчдээ сонирхож байгаа. Тийм, Улаанбаал нэвтрүүлэг үргэлжлэнэ. Улаанбаал маань хөтөлбөр юм байна. Хөтөлбөр гэдэг нь дотроо бас олон контенттэй гэсэн үг. Тавч тойм байдгийг. Тойм нэвтрүүлэг 10-15 минут. Нэг ярилцлага байгаа. Тэгээ удахгүй сурвалжлага нь явж эхэлнэ. Ингээд Улаанбаал гэдэг юм цогц хөтөлбөр байж байгаа. Тий, тэгээ NTV телевизээр явна. Давхар одоо сошиал сувгуудаараа бас ингээд. За баярлалаа. Үзэг нэвтрүүлэгт анхаарлаа хандуулсан танд баярлалаа. Энэ удаагийнхаа нэвтрүүлгээр бид NTV телевизэн сэтгүүлч Лодо Самбуутай ярилцлаа.